За сайн байцгаана уу хүмүүс ээ. Намайг Лавгсуран гэдэг Монгол Улсын их сургуулийн биологийн тэнхимийн багш байна. За хэдүүлээ өнөөдөр Харди Вайнбергийн хуулийн тухай ярилцъя. За Харди Вайнбергийн хууль гэдэг нь удамш хувьсэл буюу эволюцийг хэмждэг, эволюцийн тухай бид ойлголт авдаг ийм суур загвар залчин байгаа. За энэ хуулийн тусламжтайгаар бид популяц дахь аллел ген, фенотип болон генотипийн давтамжуудыг тооцож болдог гэсэн үг. За популяцийн генийн сан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр популяцт байгаа нийт аллел генүүд болон бусад бүх аллелуудыг нийлүүлсэн ийм санг популяцийн генийн сан гэж нэрлэж байгаа. За энэ дотор нь аллелч орно, бүх генийн генотипүүд, аллелийн генотипүүд буюу хорчлууд нь орно. За эднээс нь нийлээд цаашдаа организмын гадаад шинж буюу фенотип шинжийг бүрдүүлдэг гэдгийг мэдж байгаа. За тэгвэл тухайн популяц дотор байгаа энэ аллел генүүд буюу генүүд нь тэнцвэртэй байна уу, эсвэл ялгаатай байдлаар цаашаа хувьсж гэнэ үү, эволюцид орж гэнэ үү гэдгийг бид энэ хуулийн тусламжтайгаар үнэлж дүгнж болох юм. За тэгэхээр аливаа популяцт ген нь үеэс үед байнга дамжиж байдаг болохоор энэ генийн давтамж нь урт хугацаанд цаашаа үргэлжлэх үү гэдгийг энэ хуулиар шалгадаг гэж ойлгож болно. Тэгэхээр нэгдүгээр үеэс за 100 үе явсны дараа энэ генүүд байх уу, эсвэл зарим нь алга болох уу гэдгийг Харди Вайнбергийн тэнцвэрийн залчин буюу эволюц явагдахгүй байгаа тийм мөчийг илэрхийлдэг энэ томьёогоор бид тооцоолж үзье гэсэн үг. За инхээр Харди Вайнбергийн хууль буюу Харди Вайнбергийн тэнцвэр дээр нэг ийм ойлголт байна. Аллелийн давтамж гэсэн ойлголт. Аллелийн давтамж гэдэг нь доминант аллел дээр нэмэх нь рецессив аллелийг нэмээд тэнцүү нэг гарна гэж энэ томьёогоор хэдүүлээ бодож үзсэн. Энэ нэг гэж юу гэсэн үг вэ гэхээр популяц дахь бүх доминант болон рецессив аллелуудын нийлбэр нь үргэлжид нэг буюу 100% гэж илэрхийлж байгаа. 100%-ийг яагаад энэ дээр нэг гэж бичсэн бэ гэхээр математик тооцоолол хийхэд илүү хялбар болгож байгаа. Тэгэхээр 100% нэг юм бол тэг хувь нь тэг. Тэгэхээр нэгээс 100% маань тэгээс нэгийн хооронд байдаг, утга авдаг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ хоёрхан аллелтай бол доминант, рецессив аллелтай бол нийлбэр нь мэдээж нэгтэй тэнцүү. За тэгвэл 3 дахь аллел ороод ирэх юм бол энэ аллел дээр ахаад 3 дахь аллелаа нэмнэ. Мэдээж нийлбэр нь 100% байх буюу нэгтэйгээ тэнцвэл байна гэсэн үг. Ингээд аллел хидж байсан нэмээд нийлбэр нь нэг л гарах ёстой гэсэн үг байна. За энийг хэдүүлээ пинетийн тор ашиглаад генотипийг зурж илэрхийлдэг тэр аргаас харъя. За эцэг эхийн генотипээс нь PQ гэсэн одоо энэ аллелууд нэрлэе гэж бодъё. Тэгэхэд 2P чинь P квадрат тийм ээ. P болон Q чинь PQ болно. Мөн ялгаагүй QP чинь QP болно. Ингээд энэ пинетийн торыг хэдүүлээ илүү ингээд тэгшгэл хэлбэрээр бичих юм бол энэ дээр байгаа P квадрат дээр нэмэх нь 2PQ. Энэ 2PQ гэж яагаад байгаа гэхээр PQ энд 2 шиг байгаа болохоор 2PQ гэж байна. Нэмэх нь Q квадрат энийг хэдүүлээ оруулж байгаа гэсэн үг. Энэ болохоор генотипийн давтамж байна. Тэгэхээр түрүүний P дээр нэмэх нь Q бол аллелийн давтамж байсан бол 2 P квадрат дээр нэмэх нь 2PQ, нэмэх нь Q квадрат гэдэг энэ тэгшгэлээр генотипийн давтамжийг илэрхийлнэ гэсэн үг. За ингээд хэрвээ энэ 5 нөхцөл бүгд биелэгдэж байх юм бол
Харди Вайнбергийн энэ тэнцвэр яг биелэгдэнэ гэсэн үг. Энэ дээр харагдж байгаа 5 баг нь бүгдөө бүрэн бүтэн байна гэсэн үг юм уу та тий. Тэгэхээр энэ 5 нөхцөл бүгд биелэгдэхийн тулд популяц байна маш том байх хэрэгтэй. За санамсаргүй үйлдэлтэй байх ёстой. Ямар нэгэн сонгох байлаар үйлддэггүй бүх үйлдэл нь санамсаргүй байх ёстой гэж үзнэ. За мутац ерөөсөө явагдахгүй байна гэж тооцно. За үүний шалтгаантайгаар бас шалгаралт ерөөсөө байхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл рецессив гетерозигот организм байна уу? Доминант гомозигот организм байна уу? Эсвэл гетерозигот организм байна уу? Эсвэл одоо юу гэдэг гомозигот рецессив антин байна уу? Бүгд ялгаагүй ижилхэн мэд үлдэх боломжтой гэж авч үзэн гэсэн үг. За мөн 5 дугаар нөхцөл нь бол генийн урсгал огт байхгүй гэж тооцноо. За ийм үед Харди Вайнбергийн тэгштгэл маань биелдэг байна. Тэгвэл бодоод үзвэл амьдрал дээр Харди Вайнбергийн тэгштгэл 100% биелэх магадлал маш төвөгтэй. Яагаад гэвэл саяны 5 нөхцөл бүгдөө биелэх боломжгүй юм аа. Тэгэхээр популяц яадаг вэ гэхээр эволюцэд ороод явж байна гэж ойлгож болно. Тэгэхээр энэ тэгштгэлийн одоо Харди Вайнбергийн тэнцвэрийг ашиглаад бид яа нэхэр шалгарлын хурдыг хэмжиж болно. За хаашаа яаж ямар чиглэлтэй явж байна гэдгийг нь бас хэмжиж болдог гэсэн үг. Энэ залжим биелэгдэхгүй байх буюу саяны 5 залжмаа хэдүүлээ харъя. Биелэгдэхгүй бол эволюц буюу хувьсал, удамш хувьсал явж байна гэж ойлгож болно тийм ээ. Тэгэхээр Харди Вайнбергийн тэнцвэр типиш нөхцөл буюу генетик дрифт болох за санамсаргүй үлдэхгүйгээр сонгож ямар нэгэн шинж тэмдгийг сонгож үржээд байх мутац тохиолдох за байгалийн шалгарал үйлчлэх за байгалийн шалгарал жишээлбэл зарим амьд организм популяц дотроо цаг уурын ч юм уу эсвэл янз бүрийн өвчин ч юм уу ямар нэгэн нөлөөнд зарим генотиптэй организм нь амьд үлдээ зарим нь хүч өргөдөө хасагдж байгаа гэж ойлгож болно. Энэ болохоор энэ байгалийн шалгарал байна гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За гений урсгал гэдэг нь болохоор тухайн популяцид гаднаас өөр генотиптэй организм шилжиж ирэх эсвэл тухайн популяцаас гарч явах эдийг ойлгож болно. Тэгэхээр энийг хэдүүлээ илүү ойлгомжтой болохын тулд зургаар үзүүлсэн байна те. Ген дрифт гэдэг нь тусгаарлагдсан харилцангуй жижиг популяцид генийн давтамж үеэс үед санамсаргүйгээр огцом өөрчлөгдөхийг хэлж байгаа. Тэгэхээр том популяцид бол иймэрхүү асуудал харилцангуй бага бол тусгаарлагдсан жижигхэн популяцид зарим нэг алиал ямар нэгэн шалтгааны үүднээс гинт алга болох, маш ихээр хорогдох иймэрхүү тохиолдлууд гардаг. Энэ үзэгдлийг ген дрифт гэж нэрлэдэг байна. За гений урсгал бол түрүүн тайлбарласан ойлголт байна. За шалгарал буюу мутац гэдэг одоо шалгарлын чиг хэдүүл авч үзье л да. Орчиндөө илүү сайн зохицон организм мэдээж амьд үлдэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ хумхай өвчин чиг бичсэн байна. Хумхай өвчин их тохиолдог халуун орны за Африк болон Өмнөд Азийн бүс нутагт яагаад хадуур цус багталт өвчний тээгчийн рецепт байлал их тохиолдог вэ гэхээр энэ хумхай өвчнийг үүсгэдэг эгэл биетэн HPA гэдэг яг эрүүл генотиптэй ийм алиалтай тийм гемоглобинтай хүний цусны улаан эсэд сайн халддаг учраас тийм хүмүүс энэ өвчнөд илүү өртөмтгий болно гэсэн үг. Эсвэргээрээ HPS гэдэг энэ рецессив ген гомозигот болчих юм бол тийм хүмүүс хадвар хэлбэрийн цус багталтаар өвчлөөд байх юм байна. Тэгэхээр ийм рецессив ген болон доминант генийг агуулсан гетерозигот хүмүүс бол хумхай өвчний халдвар авах магадлал нь буурна. Дээр нь хадвар хэлбэрийн цус багталт тусах магадлал нь буурдаг учраас гетерозигот
бодгалууд илүү амьд үлдэх магадлалтай болж хуурж байгаа. Тэгээ үүний шалтгаанаар энэ HBS буюу энэ рецив алиал илүү их сонгогдоод үлдэх магадлалтай болно гэсэн үг. Тэгэхээр энэ байгалийн шалгарлын жишээ болж байна. За мутац бол мэдээж ямар нэгэн тохиолдолд цэгэн юм уу, эсвэл инсерт юм уу, эсвэл инверс юм уу, делет юм уу, тийм мутацууд нуклеотидын ямар нэгэн байрлалд тохиолж байгаа нь мөн организмын хувьслыг үүсгэж байгаа механизм болно. За тэгэхээр эволюцийг яаж сая Харди Вайнбергийн хуулиа тэгшгэлээ за тэнцвэрээ биднээс ойлгочлаа тий. Тэгвэл энийг яаж хэмжих вэ гэхээр Хи-квадрат тестийг ашиглаад онлын төвшөнд буюу Харди Вайнбергийн тэгшгэлээр гарч ирж байгаа утгыг бодит туршилттай харьцуулаад популяцид эволюц явагдаж байгаа эсхийг баталж гаргадаг ийм статистик шинжилгээний арга байгаамаа. За тэгэхээр популяцийн тэнцвэрт байдлыг яаж статистик аргаар гэж шалгадаг вэ гэхээр бид бүгдөө эхлээд тэг таамаглаа дэвшүүлнэ. Энэ дээр ажиглагдсан болон хүлээгдэж байгаа үр дүнгийн хооронд статистик ялгаа огт байхгүй, эволюц явагдаагүй Харди Вайнбергийн тэнцвэрт байгаа гэсэн нөхцөлийг авч үзнэ. За хүлээгдэж байгаа утга гэдэг нь болохоор Харди Вайнбергийн тэгшгэлийг ашиглаад онлын тооцоог хийгээд гаргаж ирж байгаа тэр утганууд чинь хүлээгдэж байгаа буюу expected утга гэсэн үг бол. За ажиглагдсан утга гэдэг нь бид туршилтаар тухайн популяцид яг аль нь ямар давтамжтай байна гэдгийг олсон. За аль генотипүүд нь ямар давтамжтай байна гэдгийг олсон нь бол энэ ажиглагдсан утга болно. За энэ хоёрыг ашиглаад бид Хи-квадратыг тооцдог. Хи-квадратын энэ томьёогоор бодож олно гэсэн үг байна. За ингээд гаргаж авсан утгаа яаж цаашаа тайлбарлах вэ гэхээр Хи-квадратын утгад хэрэглэгддэг энэ чөлөөний зэрэг гэсэн ойлголт байгаа. Degrees of freedom гэдэг. За энийг гаргаад өсөлтөлчихсэн тийм бэлэн өснөгтүүд байгаа. Тэрийг ашиглаад гаргаж авсан тоогоо P буюу магадлалын утга хэд дээр байхад чөлөөний зэрэг ямар үед ямар тоо байна гэдгийг харж байгаа тайлбар. Тэгээ энийг хэдүүлээ цаашдаа жишээн дээр тайлбарлая. За энэ хичээлийнхаа эхний хэсгийг дүгнэхэд Харди Вайнбергийн тэнцвэр гэдэг нь байгаль ертөнц хөдөлгөөнгүй төгс тогтонго тийм зүйл биш ээ. Харин популяцид генийн давтамж байнга өөрчлөгдөж байдаг. Давтамж нь өөрчлөгдөж байгаа шалтгаанууд маань эволюцийг бий болгож байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр бодит нөхцөлд Харди Вайнбергийн тэнцвэрийг бүрэн хадгалж байгаа юм нөхцөл харьцангуй ховор. Яагаад гэвэл байгалийн шалгарал байнга явна. За гений урсгал, мутац, ген дэрвт зэрэг хүчин зүйлүүд байнга тохиолж байгаа учраас популяц байнга тогтвортой биш. Байнгын өөрчлөлтөд оршиж байдаг. Амьдрал тасралтгүй өөрчлөгдөн хувьсж байдгийг жишээ юм аа. За ингээд энэ саяны үтсэн онлын хэсгээ хэдүүлээ Хи-квадрат тестийг ашиглаад үнэлж үзье. За тэгэхээр хэдүүлээ адууны зүс. За Монгол хүн учраас адууны зүсэн дээр хариул сонирхолтой байх гэж бодлоо. Адууны зүсийг ингээд мөрдөж яг ямар адуу? За манай энэ сүрэг адуунд хар зүсмийн адуу байна. Бор зүсмийн адуу байна. Тэгвэл цагаан адуу төрөх юм уу үгүй ч юм уу те. Тэрийг одоо ядаж шалгая гэсэн үг юм уу да те. Тэгэхээр хэдүүлээ ийм нөхцөл тавь. Харди Вайнбергийн хууль гэдэг нь байгалийн яг ингээд тэнцвэртэй юм үеийг хэлж байгаа. Тэгэхээр түрүүний өмнөх хэсэгтээ хэлсэн шиг ямар нэгэн шалгарал болохгүй, өвчин гарахгүй, ямар нэгэн байдлаар үлдсэн дандаа самсалгүй гэх нөхцлүүдийг төлөө авч үзэж байна. Тэгэхээр гений буюу аллелийн харьцаанууд ерөөс огтөршөхдөггүй гэсэн үг. Тэгээд бүрэн тэнцвэртэй байдал байхыг хэлж байгаа. За өмнөх хичээл дээр бас үзснээ эргээ саны
P дээр нэмэх Q тэнцүү 1 буюу за хэдүүлээ өнөөдөр энэ P-г хар өнгийн доминант алиал гээд тооцож plaque гэдэг том B үсгээр биччихлээ. Q-гээр хэдүүлээ хүрэн өнгийн нуугдмал буюу рецив алиалыг тэмдэглэж, жижиг B үсгээр тэмдэглэж. За тэгээд сүрэгт байгаа бүх энэ алиалууд маань нийлээд тэнцүү 1 буюу 100% байх ёстой шүү дээ. Энэ нөхцлөө санаарай. За тэгвэл генотип нь моногибрид ирэлцүүлгийн үед бол 3 л генотип тохиолдох боломжтой тийм ээ. BB геномтой хар адуу. За том B жижиг Bтэй буюу 1 доминант 1 рецив гентэй гетерозигот бас хар адуу. 2 жижиг B буюу бор өнгийн нөхцөлдүүлэх алиалтай гомозигот хүрэн адуу байх боломжтой гэсэн үг. Тэгээ мэдээж энэ 3 генотипийн нийлбэр нь мэдээж бас л 1 буюу 100% байх хэрэгтэй. За энэ дээр бодлогынхоо нөхцөлийг хэдүүлээ хингийн жишээн дээр авч үзье. 100 адуутай юм сүрэг байлаа. Энэ 100 адуутай сүргийн дээрхийг нь бид нус ингээд шалгаад онцлогоо хийсэн чинь 40 адуу нь гомозигот хар адуу байна гэсэн үг. За ахиад 40 адуу нь гетерозигот хар адуу байна гэсэн үг. 1 доминант 1 рецив гентэй гэсэн. За үлдсэн 20 адуу нь болохоор BB гэсэн геномтой 2 рецив гентэй хүрэн адуу болж байна гэсэн. Тэгвэл хэдүүлээ одоо генийн тоолыг гэсэн үг. Мэдээж адуу амьд организм бол эцэг эхээс нэг алиал буюу нэг хоромсоомоо удамшуулж авч байгаа. Тэгэхээр энэ адуунд 100 адуунд байна. Саяны гений алиал 2 шиг байгаа гэсэн үг. Яагаад гэвэл диплоид хоромсоомт. Тэгэхээр саяны гений алиалууд нийтдээ 200 ширхэг алиал байна гэсэн үг. За тэгвэл өмнөх бодлогын нөхцөл дээр гомозигот хар адуу 40 гэсэн шүү дээ тий. Том B 2-тай. Тэгвэл 40 адуу байгаа дэлчин диплоид хоромсоомтой гомозигот тэмчин 2-оор үлжин гэсэн үг. За гетерозигот хар адуу байгаа тий. Тэрэн дээр болохоор 1 том B 1 жижиг B байгаа болохоор зөвхөн том B-гнүүдийн нийлүүлээ буюу доминант генийг хайж байгаа болохоор нэгээр үлжүүлээд ингээд 80 дээр нэмэх дэвш тэмцүү 120 хар генийг хар өнгийг нөхцөлдүүлдэг доминант ген энэ 100 адуун дотор байгаа гэсэн үг. За тэгвэл нийт алиалын тоочин 200 байгаа тий. Тэгэхээр P тэнцүү 120-ыг хуваах нь 200 гарч байгаа тоон 0.6. За гомозигот хүрэн алиалыг тоолъё. Тоог нь гаргаж ирээ. 20 гомозигот хүрэн адууга. Тэгэхээр чин гомозигот гэдэг чинь 2 хос хоромсоом дээр нэг ижилхэн гэхээр 2 ширхэг байгаа гэж тооцсон нэг адуун дээр тэгэхээр 2-оор үлжүүлнэ. За гетерозигот тэгэхээр хоромсоом дээр нэг ширхэг нэг хоромсоом дээр нь л байгаа гэж тооцох болохоор нэгээр үлжүүлнэ. За 40 гетерозигот адууны чинь нэг хоромсоомууд нь жижиг бий байгаа гэсэн үг. Тэгээ ингээд 40-тэй нэмэх дэвш тэнцүү 80. Тэгэхээр 80 ширхэг рецив ген энэ 200 дотор ч байгаа гэсэн үг. За энэ үнийг 80-га 200-тай харьцуулахаар 0.4. За ингээ гарч байгаа тоо 0.6 дээр 0.4 хэдүүлээ P дээр нэмэх Q тэнцүү 1 байх ёстой гэсэн энэ нөхцөл яг биелэгдэж байна. Тэгэхээр биднээс зөв бодчихлоо гэсэн үг байна. За цаашаа тэгвэл энийг одоо дараагийн томьёонд орлуулад алиалын давтамжийг үргэлжлүүлээд генотипийн давтамжийг нь олъё гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр гомозигот хар одоо P квадрат гэсэн үг. Тэгэхээр 0.6-0.6-гаар үргэлжлүүлээд 0.36. За гетерозигот хар одоо гэхээр 2PQ шүү дээ тий. Тэгэхээр 2-ыг үржих нь 0.6 үржих нь 0.4 тэнцүү 0.48 гэсэн үг.
0.48. За гомосигот хүрэн адуу бол Q квадратын чинь 0.4 үлдэх 0.4. Энэ өөрөлдөл өмнө биднээсээ бодож болсон энэ алиалын давтамжууд байна шүү дээ, тий. За ингээд 0.016 гарч байна. Энэнийг хэдүүлээ нэг 100 адуундаа хувлаад гаргаад ирэх юм бол нийт бидний 100 адуун дотор онлын хувьд 36 адуун BB гэсэн гомозигот доминант геномтой хар адуу байх ёстой. Онлын хувьд гетерозигот хар адуу 48 байх ёстой. За гомозигот хүрэн адуу 16 байх ёстой. Гэт энэ Hardy Weinberg-ийн тэгшгэлээр биднээс гаргаад ирчлээ тий. Тэгвэл биднээс нөгөө дуршилтаар хэд гэж гаргасан байлаа. BB гэсэн хар адуу чинь 40 гаргалцсан байсан тий. Гетерозигот хар адуу бас 40 гаргалцсан байсан. Гомозигот хүрэн адуу 20 гаргалцсан байсан шүү дээ тий. Тэрийг одоо санаа. Одоо тэгэхээр биднээс нийтдээ онлын хувьд байх ёстой тоотой болчлоо. Өмнө нь туршилтаар хийсэн тоотой болчлоо. Ингээд бодоод үзэхээр одоо хий квадратаар тестээрээ биднээс тооцож үзэж болох нь шүү дээ. За ингээд ажиглагдсан буюу observed утга маань 40. За гетерозигот нь 40, гомозигот хүрэн 20 гэсэн Hardy Weinberg-ийн тэгшгэлээс бид 36, 48, 16 гэсэн тоо гаргаад ирсэн байгаа. За одоо энийг томьёонд оруулаад бодъё. Өөрөлдөл бодит байдал дээр ажиглагдсан болон онлын хувьд гарч ирсэн хүлээгж байгаа энэ утга хоёрын зөрүүг нь үнэлнэ гэсэн үг байна. Хий квадратаар. За энийг энэ хий квадратыг олдог томьёонд хэдүүлээ оруулаад хүснэгтэн байдлаар үзүүлсэн байна. BB геномтой адуу яг туршилтаар бол 40 байсан. Том B жижиг биетэй адуу 40 байсан. Жижиг BB-тэй гомозигот хүрэн адуу 20 байсан гэж үнэлсэн. Онлын хувьд 36, 48, 16 байх ёстой. За тэгвэл яг энэ хэсгийг одоо бодож байна. Ажиглагдсанаас онлын утгыг ингээ хасгаар нэмэх 4, хасах 8, нэмэх 4 гарлаа. За энэ утгыг квадрат зэрэг дэвшүүлэхээр ингээд эрэг тоо болж байна те 16, 64, 16 болж. За энийг нөгөөх онлын хувьд хүлээгдэж байгаа тэр тоонд дахиад хуваана. Энийг 16-гаа 36 туваана. Энэ 64 энэ 48-даа хуваана. 16-г энэ 16 тоогоо гэсэн үг. Одоо ингээд 044, 133, 1 гэсэн тоо гарч байна. Эднүсийг хооронд нь бүгдөө ингээд нэмэхээр хий квадратын чинь утга гарч ирж байна. 277 гарч. За 277 гэсэн энэ утга маань яг юуг илэрхийлэх юм бэ гэдгийг одоо яаж тайлбарлах вэ гэдгээ хэдүүлээ үзье. За Hardy Weinberg-ийн тэнцвэрийг шалгаж байгаа хий квадрат тестэд хэдүүлээ ахаад үнэлэхийн тулд чөлөөний зэрэг гэснийг ойлголтыг бас хэрэглэх ёстой. Тэгэхээр чөлөөний зэргийг яаж тодорхойлдог вэ гэхээр генотипийн төрлийн тооноос алиалын төрлийн тоог хасдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр хэдэн генотип байна? Том B, том B, том B жижиг B, жижиг B гэсэн 3 генотип байгаа. Хэдэн төрлийн алиал байгаа вэ? Том B, жижиг B гэсэн 2 алиал байгаа. Тэгэхээр 3-аас нэг тэнцүү 1 чөлөөний зэрэг 1 гэсэн. Тэгэхээр магадлалын утгыг хэдүүлээ 95% үнэмшилтэй. За 5% алдаатай байх ийм утгыг стандарт лавлахаас ингээ харъя хэдүүлээ эндээс. За тэгэхээр чөлөөний зэрэг 1 магадлал нь 0.05 байх үед 384 гэсэн тоо гарч ирж байгаа. За тэгэхээр 384-өөс бага байгаа гэдэг маань энэ популяцид ямар нэгэн шалгарал явагдаагүй. Өөрөлдөл Hardy Weinberg-ийн тэнцвэрийн нөхцөл байна гэж ойлгож байна. За хэрвээ энэ тооноос их байсан бол Hardy Weinberg-ийн тэнцвэр алдагдсан гадны ямар нэгэн нөлөөний тусламжтайгаар
шалгарал явуулж байгаа гэсэн утгатай гэж тайлбарлаж байна. За тэгэхээр бид өнөөдрийн хичээлээрээ хий квадратын утгыг олчлоо. Тэгээ хий квадратын утгыг ашиглаад хүснэгтээс харьцуулж агаад үр дүнгээ яаж зөв тайлбарлахаа ойлголоо тий. Тэгэхээр 384-өөс буюу чөлөөний зэрэг нь 1 үед магадлалын утга 005 нөхцөлд бидний тоо энэ 384 гэдгээс бага байгаа учраас яасан бэ? Адуун сүрэг Хардвайнбергийн тэнцвэрт байдалд байгаа юм байна. Манай адуунууд ерөөсөө аллел генүүд нь бэхжчихсэн тогтвортой байгаа юм байна гэдгийг харуулж байна. За өнөөдөр хичээлээрээ бид аллелийн давтамж гэж юу юм? За генотипийн давтамж гэж юу юм? Тэрийг яаж олдъё? За эднүсийг ашиглаад хий квадрат тестийн тусламжтайгаар эволюцийг яаж үнэлдэг вэ гэсэн ийм зүйлийг ойлгож авсан байх гэж найдаж байна.